Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн имжлэгээрээ бүгдээрээ 100 үгнийхээ 2 дахь хэсэг болох 35 мөлгийг сурцгаая. 31 adorer хайрлах, хүндлэх, дуртай байх гэсэн утгатай. Aimer гэдэг үгтэй утга ижлэх юм ч гэхдээ арай илүү хайрлахтай, илүү дуртай байх гэсэн утгаар илэрхийлдэг байна. Жишээлх юм бол j'adore le chocolat. Тэр би минь шоколаданд маш их дуртай. Il adore regarder le film. Тэр кино үзэх маш их дуртай. 32 allumer асаах. Peux-tu allumer la télé s'il te plaît? Чи зурагт асааж өгч болох уу? Тийм ээ. Тэгэхээр s'il te plaît гэдэг үг маань одоо нэг тэгж болох уу? Ингэж өгөөч, тэгж өгөөч гэж одоо ямар нэг юм гуйхтаа араас нь ингэ зөөлөж хэлдэг байна. J'allume la lumière dans la chambre. Би өрөөнд гэрэл асааж байна. La lumière гэдэг маань гэрэл, dans гэдэг маань одоо ямар нэгэн юм дотор, d гэсэн утгаар өгнө. La chambre гэдэг маань өрөө. J'allume la lumière dans la chambre. 33 arriver ирэх, хүрэх, ойртох. Elle arrive bientôt. Тэр утгагүй ирнэ. Bientôt гэдэг маань одоо утгагүй гэсэн утгаар илэрхийлж байгаа нь. 34 chanter дуулах. Il chante une chanson joyeuse. Тэд хөгжилтэй дуу дуулж байна. Une chanson гэдэг маань дуу, joyeuse гэдэг маань хөгжилтэй. Il chante une chanson joyeuse. 35 connaître мэдэх, таних. Tu connais cette personne. Чи энэ хүнийг танина. Cette гэдэг маань энэ, personne хүн. Гэхдээ бас энэ өгүүлбэрийг одоо асуулт болгож хэрэглэж болох нь байна. Ард нь ингээ асуултын тэмдэг тавиад тэгээд дуугаа өөрчдөг. Tu connais cette personne? Чи энэ хүнийг таних уу? 36 courir гүйх. Je cours tous les matins. Би өглөө болгон гүйдэг. Tous les matins гэхээр өглөө болгон. Je cours tous les matins. 37 danser бүжиглэх. Elle danse très bien. Тэр маш сайн бүжиглдэг. Très гэдэг маань маш, bien сайн. Elle danse très bien. 38 descendre буух. Elle descend du train à la prochaine station. Тэр галт тэрэгнээс дараагийн буудлын дээр буун. Du train гэдэг галт тэрэгнээс à la prochaine station дараагийн буудал. Station гэдэг маань буудал байх нь. Elle descend du train à la prochaine station. 39 entrer орох. Tu peux entrer maintenant. Чи одоо орж болно. Maintenant гэдэг маань одоо гэсэн үг байна. Tu peux entrer maintenant. Il entre dans la maison. Тэр байшинд орж байна. Dans la maison гэхээр байшинд. Il entre dans la maison. 40 espérer найдах. Elle espère réussir son examen. Тэр шалгалтаа амжилттай өгнө гэдэгт найдаж байна. Réussir гэдэг маань одоо ямар нэгэн юмыг амжилттай гүйцэтгэх болгох гэсэн утгаар илэрхийлнэ. Examen гэдэг маань шалгалт байх нь. Тэр шалгалт маань тэрэнд хамааралтай учраас son гэсэн одоо түүний шалгалт гэж одоо төлөвний үг орж ирэх нь. Тэгэхээр elle espère réussir son examen. 41 falloir шаардлагатай байх, хэрэгтэй байх. Il faut partir tôt demain. Маргааш эрт явах шаардлагатай. За partir гэдэг маань явах, tôt гэдэг маань эрт, demain маргааш. Il faut partir tôt demain. Il faut étudier pour progresser. Ахиц гаргахын тулд сурах хэрэгтэй. Эсвэл шаардлагатай. За тэр falloir гэдэг үг маань одоо хувь хүнтэй холбоотой учраас эзэн биегүүр үг байх нь. Тэгэхээр зөвхөн il гэсэн одоо 3 дугаар биеийн ганц тоон дээр хуурч одоо ерөнхий санаа эсвэл одоо хийсвэр ойлголтыг илэрхийлэхийн тулд ашиглагддаг байна. Тэр il faut гэчээд одоо үйлэг орох нь.
Түрүүний жишээнээр авсан il faut partir гэхээр явах хэрэгтэй, явах шаардлагатай. Il faut étudier сурах хэрэгтэй, сурах шаардлагатай. Тэгээ il faut гэчгээд одоо тэр өгүүлбэрт ямар одоо үүрэг гүйцэтгэж байгаа утга илэрхийлэх гэж байгаа үйлдэл маань орох нь шүү дээ. 42. Neiger цас орох. Il neige en hiver. Өвөл цас ордог. За тэгэхээр neiger гэдэг үг маань одоо адилхан falloir гэдэг түрүүний үгтэй адилхан одоо il гэсэн 3 дугаар биеийн ганц тоон дээр хувирдаг байх нэ. 43. Pleuvoir бороо орох. Il pleut aujourd'hui. Өнөөдөр бороо орж байна. За тэгэхээр pleuvoir гэдэг үг маань neiger гэдэг үгтэй адилхан бас il гэдэг тэр хувирах нь байна. Il pleut aujourd'hui. 44. Lire унших. Je lis un livre intéressant. Би сонирхолтой ном уншиж байна. Un livre ном intéressant сонирхолтой. Je lis un livre intéressant. 45. Marcher алхах. Je marche au bord de la mer. Би далайн эргээр алхаж байна. Au bord de la mer гэхээр далайн эргээр. Je marche au bord de la mer. 46. Mourir үхэх. La plante est morte sans eau. Ургамал усгүйгээс болж үхсэн. Тэр mourir гэдэг үг маань одоо өнгөрсөн цаг дээр эдэх гэдэг үгтэй хамт орж өнгөрсөн цаг үсгэсэн байх нь. Тэгэхээр la plante гэдэг маань ургамал sans eau гэхээр усгүй. La plante est morte sans eau. 47. Naître төрөх. Il est né en janvier. Тэр 1-р сард төрсөн. Тэр naître гэдэг үг маань эдэх гэдэг үйл үгтэй хамтарч бас өнгөрсөн цаг үсгэсэн байна. En janvier гэхээр 1-р сард. Janvier гэдэг маань бол 1-р сар. Il est né en janvier. 48. Ouvrir нэх онгойлгох. J'ouvre la fenêtre pour aérer. Би агаар оруулахын тулд цонхоо онгойлгож байна. Тэгэхээр la fenêtre гэдэг маань цонх, pour гэдэг маань одоо тэхийн тулд гэдэг одоо үйл үгний өмнө ордог. Өгтөр байна. Aérer гэдэг маань одоо агааржуулах. J'ouvre la fenêtre pour aérer. 49. Parler ярих. Je parle français avec mes collègues. Би хамтран ажиллагчдайгаа францаар ярьдаг. Avec гэдэг маань та хамт гэсэн өгтөр үг байна. Mes collègues гэхээр одоо би ярьж байгаа учраас миний одоо хамтран ажиллагчд гэсэн. Je parle français avec mes collègues. 50. Partir явах. On part en vacances demain. Маргааш бид амралтаар явна. En vacances гэхээр амралтаар. Demain гэдэг маань маргааш. On part en vacances demain. 51. Penser бодох. À quoi penses-tu? Чи юунд тухай бодож байна? À quoi гэхээр юу? Юуны тухай гэсэн утгаар хэлнэ. À quoi penses-tu? 52. Perdre алдах гээх хаях. J'ai perdu mes clés. Би түлхүүрээ хайсан. Тэгэхээр perdre гэдэг үг маань avoir гэдэг үгтэй хамтраад өнгөрсөн цаг үсгэсэн байна. Mes гэдэг маань одоо миний. Clé гэхээр түлхүүрнүүд олон тоон дээр байна. Тэгэхээр би ярьж байгаа учраас миний надад хамааралтай учраас миний гэдэг одоо төлөвний үг заавал орж ирдэг байх нэ. J'ai perdu mes clés. 53. Porter өмсөх, өргөх. Elle porte une robe rouge. Тэр улаан даашинз өмсөж байна. Une robe гэдэг маань даашинз, rouge гэхээр улаан өнгө байна. Elle porte une robe rouge. Tu peux porter ce sac pour moi? Чи энэ цүнхийг миний төлөө өргөж өгч болох уу гэж одоо махчилж орчуулах юм тийм байх нэ. Тэгэхээр чи энэ цүнхийг надад өргөж өгөөч өгч болох уу? Ce гэдэг маань энэ, sac гэдэг маань цүнх, pour moi гэхээр надад. Tu peux porter ce sac pour moi. 54. Poser тавих. Puis-je te poser une question? Би чамаас асуулт асууж болох уу? Би чамд асуулт тавьж болох уу гэсэн утгатай.
асуулт байна. Puis je te posais une question. Une question гэдэг маань одоо асуулт. Puis je te posais une question. 55. Raconter. Ярих, өгүүлэх. Mon grand-père me raconte des histoires de son enfance. Миний өвөө надад бага насныхаа түүхийг ярьж өгдөг. Тэгэхээр mon гэдэг маань одоо миний, grand-père өвөө, me одоо надад, des histoires гэхээр түүх. Одоо олон тоон төр байна. De son enfance гэхээр одоо бага насныхаа юм уу эсвэл хүүхэд насныхаа. Mon grand-père me raconte des histoires de son enfance. 56. Regarder. Харах, үзэх. Regarde ce beau paysage. Энэ гайхамшигтай байгалыг хардаа. Ce гэдэг маань энэ, beau гэдэг маань сайхан гоё, гайхамшигтай. Paysage гэдэг маань одоо байгаль. Regarde ce beau paysage. Nous regardons un film ce soir. Бид өнөөдөр кино үзнэ. За ce soir гэхээр өнөөдөр. Nous regardons un film ce soir. 57. Rendre. Буцааж өгөх, буцаах. Je dois rendre ce livre à la bibliothèque. Би энэ номыг номын санд буцааж өгөх ёстой. Doit гэдэг маань нөгөө devoir гэдэг үг байна. Rendre буцааж өгөх, ce livre гэхээр энэ ном à la bibliothèque. Номын санд. Je dois rendre ce livre à la bibliothèque. 58. Réparer. Засах. Il faut réparer la voiture. Машина засах хэрэгтэй. La voiture гэдэг маань машин гэсэн үг байна. За il faut гэдэг түрүүнд ярьсан тий falloir гэдэг үгэн дээр гарч ирсэн. Нөгөө il гээд 3 дугаар биеийн ганц тоон дээр хуурдаг байна. Тэгэхээр il faut гэрээ хэрэгтэй байх, шаардлагатай байх. Тэгээд réparer засах. La voiture машин. Il faut réparer la voiture. Tu sais comment réparer un ordinateur? Чи компьютер хэрхэн засахыг мэдэх үү? Comment гэдэг маань одоо нөгөө хэрхэн яаж гэсэн асуулттай үг байна. Un ordinateur гэдэг маань одоо компьютер. Tu sais comment réparer un ordinateur? 59. Sauter. Үсрэх. Il a sauté dans l'eau pour sauver un enfant. Тэр хүүхдийг аврахын тулд ус руу үсэрсэн. За sauter гэдэг үг маань avoir гэдэг үгтэй нийлээд өнгөрсөн цаг үүсгэсэн байна. А sauter. Dans гэдэг маань одоо ямар нэгэн юм дотор. Тэгэхээр усан дотор. L'eau гэдэг маань ус. Тэгэхээр усан дотор тэр үсэрсэн. Тэр усан дотор үсэрсэн гэж манайхан хэлэхгүй шүү дээ. Тийм ус руу үсэрсэн тийм. Pour гэдэг маань тэхийн тулд. За un enfant гэдэг маань хүүхэд. Il a sauté dans l'eau pour sauver un enfant. Le chat saute sur la table. Муур ширээн дээр үсэрч байна. Тэгэхээр le chat гэдэг маань муур, sur гэдэг маань дээр гэсэн үг байна. La table ширээн дээр. За le chat saute sur la table. 60. Sentir. Мэдрэх, үнэрлэх. Ce parfum sent bon. Энэ үнэртэй ус гоё үнэртэж байна. Сайхан үнэртэж байна. Тэгэхээр ce гэдэг маань энэ, parfum үнэртэй ус, bon гэдэг маань гоё, сайхан гэсэн үг байна. Ce parfum sent bon. 61. Sortir. Гарах. Je sors ce soir avec mes amis. Би өнөөдөр найзуудтайгаа гарна. Je sors ce soir avec mes amis. Ce soir гэдэг маань өнөөдөр, avec гэдэг маань хамт. Mes amis, миний найзууд. Тэгэхээр би өөрийнхөө найзуудтай хамт тийм. Найзуудтайгаа хамт. Je sors ce soir avec mes amis. 62. Tomber. Унах, ойчих. Les feuilles tombent en automne. Навчнууд намар ундаг. Les feuilles гэдэг маань навчнууд. En automne намар. Намрын улирлын байна.
Les feuilles tombent en automne. 63. Travailler. Ажиллах. Nous travaillons sur un projet pour aider les réfugiés. Бид дөрвөсдөд туслах төсөл дээр ажиллаж байна. Sur un projet гэхээрээ нэг төсөл дээр, pour aider гэхээрээ туслахын тулд, les réfugiés дөрвөсөд байх нь. Nous travaillons sur un projet pour aider les réfugiés. 64. Vendre. Зарах, худалдах. Ce magasin vend des produits faits à la main. Энэ дэлгүүр гар хийцийн бүтээгдэхүүн зардаг, худалддаг. Ce magasin гэдэг маань энэ дэлгүүр, des produits гэдэг маань бүтээгдэхүүнүүд. Fait à la main гэхээр гар хийцийн. Ce magasin vend des produits faits à la main. Il a vendu son appartement pour acheter une maison. Тэр байшин худалдаж авахын тулд байраа зарсан. Il a vendu гэхээр тэр зарсан. Vendre гэдэг үгүлэг маань avoir гэдэг үгүлэгтэй нийлээд өнгөрсөн цаг үүсгэсэн байна. Son appartement гэхээр тэр одоо өөрийнхөө түүний одоо байраа зарсан байна шүү дээ. Тэр son гэдэг маань түүний гэсэн төлөвний үг орж ирж. Pour acheter худалдаж авахын тулд une maison байшин. Il a vendu son appartement pour acheter une maison. 65. Vivre, амьдрах. Il vit seul dans un appartement au centre-ville. Тэр хотын төв дэх байранда ганцаараа амьдардаг. Seul гэдэг маань ганцаараа, dans un appartement гэдэг байранда, au centre-ville хотын төвд. Il vit seul dans un appartement au centre-ville. Vivre simplement peut apporter beaucoup de bonheur. Энгийн амьдрах нь их аз жаргалыг авчирч чадна. Vivre simplement гэдэг нь энгийн амьдрах, peut apporter авчирч чадах, beaucoup гэдэг нь маш их, de bonheur аз жаргалаас гэсэн үг. Vivre simplement peut apporter beaucoup de bonheur. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр 35 өглөг нэмж үзлээ. Нийтдээ 65 үг болсон байна. За үгнүүдээ сайн тогтоохын тулд өгүүлбэрүүдээ дахин уншаад та нар ч гэсэн өөрсдөө одоо ингээд энгийн богинохон өгүүлбэрүүд мэддэг үгнүүдээрээ одоо зохиогоод үгнүүдээ бас тогтоох боломжтой байгаа шүү. Хамгийн гол нь чанга дуугаар олон удаа давтаж уншиж одоо дуудлагаа бас сайжруулах шаардлагатай байгаа. За ингээд олон юм нуршилгүй өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл хүртэл дүр баяртай залуусаа.